анхааруулж хэлэх юм бол энэ олон нийтийн сүлжээнд өчигдөрхөн тэр нэг мардсан овшим яриад байдаг нэг хэдэн нөхдүүд зургуулаа сууж исэн баг тэр бичлэгийг үзсэн. Ингээд одоо найз нөхдөдтэйг утсаар яриад ингээд улсын онцгой комиссийн нэр бариад ингээд одоо мэрэгжлийн үг хэллэгийг буруу зориултаар хэрэглээд ингээд хоорондоо ингээд марзгансан яриа хөөргийг олон нийтийн сүлжээнд тавьсан. Улсын онцгой комиссийн шуурхай штаб бас эдгээр нөхдүүдийг хууль хяналтын байгууллагууд өгч шалгуулнаа. Халдвар өвчин бол тоглоом биш ээ. Тоглоом тоотоонд яригд. Яг энэ мөчид улс орноор огш олон хүмүүс хүчин чармаалт гаргаж энэ өвчнөдөө тэмцэх нойр хоолгүй зүтгэж байгаа энэ цаг мөчид хэсэг нөхдүүд марзганаж энэ өвчнөөр одоо тоглож олон нийтийн сүлжээнд ийм яриа хөөргийг тавьсан. Цаашид анхааруул. Бусад хүмүүст ч гэсэн ялгаагүй. Халдвар төвчнөр бүх нийтийн гамшигаас хамгаалах бэлэн байдлын зэрэг шилжсэн үед бүх хүмүүс мэрэгжлийн байгууллага ард иргэдэнд бүгд чармаалт гаргаад ингээд зүтгэж байгаа үед ингэж энэ ажлыг энэ олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг ингэж буруугаар ашиглаж олон нийтэд ярьж марзганах юм бол хуулийн хатуу хариуцлагатай. Энийг анхааруулж хэл. Тэр 6 нөхөр амны хаалтгүй суучихад тойроо суучихсан. Инээж өхрөөд их сонин үйлдэл гаргаж байлаа. Шалгуулнаа. Энийг хэлье. Дэг журамтай байна. Дэг журамтай сахилгатай байж энэ өвчний ард гарнаа гэдгийг дахин улсын онцгой комиссийн шуурхай штабаас сануулъя. Миний хийх мэдээлэл өндөрлөлөө. Та бүхэнд баярлалаа.